Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Техник технологийн дээд сургууль, техник технологийн политехник коллежид тавтай морилно. Тул сургууль нь анх 1984 онд барилга техник мэргэжлийн 5 дугаар дунд сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан барилгын мэргэжлийн жишг сургууль юм а. Техник технологийн дээд сургууль нь Харьяа техник технологийн политехник коллеж, Монгол коллежийн технологийн коллеж гэсэн бүрэлдэхүүнтэй. Сургуулийн алсын араа шатлсан сургалтын тогтолцооны жишгийг тодорхойлогч үндэсний тэргүүлэгт сургууль болох эрхэм зорилго техник технологийн салбарын үн цэнтэй мэргэжилтэн бэлтгэх үнэт зүйл бид шинийг санаачлагчд манлайлагч байна. Бид техник технологийн хөгжлийг бүтээгчд байна. Бид насан туршийн суралцахыг дээдлэгчд байна. Та манай сургуулиар зорчин үйлчлүүлэхдээ сургуулийн дотоод дүрм журамтай танилцж дараах аюулгүй ажиллагааг хангана уу? Нийтийн эзэмшлийн талбай сургуулийн кампус зорчихдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж тусгайлан бэлтгэсэн зохисолд машина байршуулна. Гадна орчин болон үүдний хэсэгт хальтарч бүдэрч унахаас сэргийлнэ. Сургуулийн орчинд хог хайж болохгүй төвлөрсөн хогийн эцэгт хогоо ангилан ялгана. Сургууль дотор гүйх хэн нэгэнтэй мөргөлдөх хальтарч унахаас сэргийлж баруун гарын дүрмийг баримтлан зорчихыг хүсэж байна. Та сургуулийн дотоод зохион байгуулалт аврах зам гарцын зурагтай танилцсан уу? Сургуулийн кампус дотор мужааны чадамжийн төв, гагнуурын дадлагын газар, өндрийн дадлагын газар байрладаг. Сургуулийн төв байранд цахилгаан, хоол үйлдвэрлэл, сантехник, автозам, механикийн, мужааны, автомашины, барилгын засал чимэглэлийн тогооч нарийн бовны, автомашин механизмын, барилга зам материалын магадлан итгэмжлэгдсэн материал судлалын лаборатори тус байрладаг. Та эдгээр дадлагын газарт нэвтрэхдээ дараах аюулгүй ажиллагааны заавартай танилцсан уу? Дадлагын газарт нэвтрэхдээ хичээл орж байна гэсэн улаан гэрэлтэй байвал багшаас зөвшөөрөл авч дадлагын иж бүрэн хувц өмсөж орох. Хэрв ногоон гэрэл асах байвал дадлагын газарт хичээлгүй сул байна. Дадлагын газар зорчихдоо хязгаарлах шугамаас давхгүй байх, сургалтын тоног төхөөрөмжөд хүрэхгүй байх. Хүчтэлтэй байгаа тоног төхөөрөмжөд хүрэхгүй байх. Дадлагын газар анхааруулах, сануулах, хориглох, тэмдэглэгийг анхааралтай харна. Манай сургууль нь оюутны IT кафе ажилладаг. Тухайн IT кафе шопоор үйлчлүүлэх дараах эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлана. Үйлчлэг нь өөртөө үйлчлэх хэлбэрээр явагддаг. Үйлчлүүлэхдээ бусдыг хүндэтгэж дарааллыг баримтлана. Гадуур хувцастай үйлчлүүлэхээс татгалзах, үйлчлэгээний аяга тавг хэрэгслийг угаалга, ариутгалыг шалгаж үйлчлүүлэх. Халуун хоол ундааг дарааллын дагуу нэг урсгалаар мөргөлдөхгүйгээр авч явах. Үйлчлэгээний ширээ сандлыг эвдэрч гэмтгээс болгоомжлон соёлтой үйлчлүүлэх. Үйлчлэгээний заалны болон ширээний давтсан бохир байвал шаардлага тавих. Үйлчлэгээний хэсгийн өөрөө тасалгаа нь 16-аас 18 градус Цельс температуртай 60-аас 65% чийгшилтэй үйлчлүүлэгчийн 5 тухыг хангах. Үйлдвэрлэлийн өрөө үйлчлэгээний танхим, ердийн болон зохиомол аваарын гэрэлтүүлэг, утаа мэдрэгч тохиолол, харуул хамгаалтын камерын системийг нэвтрүүлж үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангана. Сургуулийн хэмжээнд гал төмөр, гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах зүйлсийг дагаж мөрдөнө. Цахилгаан тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг цахилгааны их үүсгүүрээс салгаж хэвших, гал унтраах хор хоолой хошууг стандартын дагуу хэрэглэж сурах, гал төмөр, газар хөдлөлтийн үед аюулгүй гарц тэмдэглэгийг хэрэглэж сурах, аюулгүй гарцыг сул чөлөөтэй хүнд аюул учруулахгүйгээр нээлттэй байлгах, гал төмөр унтраах дадлаг сургуульд хамрагдаж байх, сургуулийн орчинд ил гал гарах тамхи татахыг хориглох, автомашин зорчих зам гарцыг чөлөөтэй байлгах, зочдод гал төмөр гамшиг осол гарахгүй байх талаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарна.